За сайн өглөө. Сайн сайн минь өдрийн мэнд Өдрийн мэнд хүргэе. За машинда ярьж байгаа юм уу? Гадаар явж байгаа юм уу? шиг Мгм. бараагаа хүргэж өгөхгүй гэж чинь. За окей. За өглөө өөрийгөө одоо энэ үзэж байгаа видео үзэж байгаа хүмүүст товчхон танилцуулаач. Намайг Хүртэн гэдэг одоо 20 настай. Тэгээд шүтээцийн анимашн чиглэлээр сурдаг 3 дахь курс. E-commerce Мгм. хийгээд одоо яг нэг жил болж байна. За нэг жил болж байгаа. Одоо 3 дугаар курсээ оёт юм байна тий. Тий. За окей. За e-commerce гэдэг бизнесийг ер нь хизэнээс одоо сонирхож эхэлсэн бэлээ. Ер нь хизээ мэдчихсэн байна бизнесийн талаар. Ер нь түрүү жилийн яг 8 сар хичээд орохын өмнөхөн мэдчихсэн. Яг нэг тийм мөнгөгүй бодоод Мгм. тэгэл яаж мөнгөтэй олох вэ гэд хайж аваад яаж ч юм dropshipping гэдэг үг санаад ороод яг YouTube-ээс хайж танилцсан гарч ирээд. Тэгээ Мгм. анх яг юу бодгийг яг яаж хийдгийг нэг тийм ойлголт авчихсан. Тэгэхээр ер нь бол одоо жил гар болж байгаа юм байна шүү дээ. Анх ер нь e-commerce гэдэг үгийг сонсоод мэдээд тэ энэ бизнесийн талаар Тий. судалж мэдээд. За окей. Тэгээд яг хизээнээс ер нь хийж эхэлсэн бэ? Яг хийж эхэлсэн туршлага нь анхлаа за ямар ч байсан одоо ийм бизнес байт юм байна гэдгийг олоод мэдчихлээ. Одоо яг хийж эхэлсэн хугацаа нь гэвэл Яг хийж хэцэн гэх юм бол анх яг dropshipping хийж эхэлжээ. Тэгээ нөгөө компани дээр байгуулж эхэлсэн гэх юм бол 9 сар. Бүр яг бордод тэгээд хийж эхэлсэн гэх юм бол өмнө жилийн 10 сараас хийж эхэлсэн. мгм. Тий, манай одоо хүсэлт чинь ер нь одоо dropship хийжсэн туршлагатай гэдэг байгаа тий. Одоо Фэйсбүүк ч гэсэн батөрхөн туршлагатай. тий фейлцсэн гэж одоо бас нэлээд амжилттай явсан бас тийм байгаа да. За ойлоо тэрийг тэгж байгаад яг dropship гадны зах зээл дээр drop хийсний тухай ч ер нь ярилцсанаа. За тэгэхээр ер нь бол e-commerce хийж эхлээд ер нь бараг л одоо жил болж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тий dropship хийгээд за Монголын зах зээл дээр хийж гисэн бас тэр үедээ юу эсвэл сүүлд нь хийж гисэн бэлөө? Монголын зах зээл дээр хийж эхлээд яг нэг жил болж байгаа байна. Яг 11 сарын 29-ноос хийж эхэлжсэн. Одоо ер нь бол Яг нэг тэрэн жил. дээр хийж эхэлжсэн да. Юу яагаад та failed гэж эхлээд ээ? Яг тэр нөгөө dropshipping фэйдэд тэрнийхээ арга Аа. Монголын зах зээл дээр үүдэгээд. Окей. За. За яагаад одоо энэ e-comify гэдэг нэртэй энэ community-д одоо орж ирсэн бэ? Орж ирсэн шалтгаан нь ер нь юу байсан блэ? Орж ирсэн шалтгаан нь гэвэл ер нь танайд болж байгаа тийм. Анхнаасаа яг таныг үзээд танаас хамаг мэдээтэй авдаг гэсэн. Яг өөр гадны их сурвалж өөр сурвалжууд авсан ч гэсэндээ надаа ерөөсөө тийм таалагдсан. Яг надаас арай дутуу юм шиг. Яг над хүссэн мэддэг юм ерөөсөө өгөхгүйсэн. Яг таныг мунтагтаа гээд тэгээд таны ярьж байгаа юм чи сонсоод орж ирчих. Яг тийм гой сурвалж байсан. Ботсноос гой сурвалж байсан. Өмнө нь бол яг өөр сургалтууд ер нь авч ирсэн юм байна тий. Тийм ганц хоёр сурвалж ер нь авч ирсэн. За окей. За өмнө нь одоо өсөлн чинь community-д орж ирээд ер нь хэр хугацаа яг ерөөс анх нэгдэл орж ирсэн бэлээ эсвэл бас жоохон байж орж ирлээ. Анх нэгтэд нэг 7-аас 14 хоногийн дараа сурч ирсэн. Аха. Их удаагүй. За окей. За community-д орж ирэхээс өмнө тэгэхээр чи одоо баг 10 сар биш ээ. За 9 сар мар ч юм уу баг өөрөө одоо бие дагаад e-commerce ер нь хийгээ явж ирсэн гэсэн үг байна шүү дээ. Тий. За окей. Энэ хугацаанд ер нь хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн, ер нь сарын борлуулалт ер нь хэр байдаг байсан тэр талаар яриач. Ер нь яг комментид орохоос өмнө сарын борлуулалт нэг за ихтэй 10-аас 15 сая хүрдэг байсан да. Гэхдээ комменти ороод хэлбэлзээд явдаг байсан гэсэн үг үү те? Дээш тушаага. 5-аас 15 сая хооронд ч юм уу те сарын. Аха. Тэгээ комментид ороод хамаг юм хэрэгжүүлээд яг бүр бүхнээ зориулсан цайжсэн сартаа 30 сая төгрөгийн борлуулалт хийжсэн. 30 сая төгрөгийн. Одоо яг хөвчээсийн гачаадаас болоод жоохон багтсан байна. Аха. Бизнес руугаа сайн анхаарч чадахгүй яваад байгаа гэсэн үг үү те? Тий. Окей. Гэхдээ яг одоо бол яг одоо юу гэдэг нэг доктортойгоор одоо бол юугаа хийгээ явж байгаа шүү дээ те. Одоо бизнесийг хийгээд явж байгаа. Окей. За тэгэхээр ер нь бол яг хуу нөгөө системтэйгээр яваад яг ингээд бүх юмаа ингээд системжүүлээд явхад бол ер нь борлуулалт чинь баг
даблдсан байна шүү дээ. Ер нь 15 хийдэг байсан бол одоо 30-ыг хийдэг. Тэгээ энд ийм өөрчлөлт гарахад чиний бодлоор одоо хамгийн их нөлөө үзүүлсэн юм нь юу гэж бодож байна? Юуг өөрчилсөн чинь ингэж одоо борлуулалт нэмэгдчихв гэж бодсон бэ ер нь? Мэдээж нөө ad creative хоёр дээр айгу уурч гарсан. Айдаа яг яаж зөв явуулах дээр илүү сайн мэдчихээ одоо тэр л нэг тэрэндээ ямар creative шиг өмнө нь болохоор үрд нэг тийм айгу сок creative байсан. Тэгээд одоо болохоор яг тийм UGC хийдэг хүмүүсээрээ бичдэг хийгээд хамаагүй дээр. Тэр хамгийн их мэдээлэл юм байна. За айд тал дээр харин тий одоо би бас хүслэнгийн нэг онлайн дэлгүүрийн трийг нь үзээд тэгээд одоо Facebook нөгөө бизнес менежер юмнуудыг хараад за дээрэс нөгөө ad library дээр нь одоо юмнуудыг нь хараад бол би бас айгу гайхажсэн. Ер нь бол бүр баг 20 хэдэн кампайн 20 гаруй кампайн явж исэн тий 20 гаруй кампайн явж исэн. Тэгснээ дотор нь одоо нэг кампайн дотроо гэхэд баг 5 6 зарим бүр 7 8 одоо контенттэй, креативтэй. За тэгээ нийлүүлээд бүгдээрингийг харахаар бүр 90 гаруй одоо креатив явж исэн. Тэгээ би бүр анхаарч бүр бас айгүй мундаг байна гэж одоо дотроо бодож исэн. Монголд бол яг ингэж одоо хийдэг хүн мэдгүй би л өмнө нэрээсөө харж байгаагүй хүснэл ганц тийм бүр айгүй олон креатив нэгэн зэрэг явуулж яг гадны зах зээл дээр одоо нөгөө e-com хийж байгаа, dropship хийж байгаа залуучууд шиг ингэж гоё креативээ явуулж исэн. Тэрийг нараад маш одоо бахархсан, мундаг байна гэж бодсон. Тэгээ энэ болохоор яг нөгөө юу гэж ойлгосон би бол өмнө нөгөө гадны зах зээл дээр dropship хийж исэн туршлагатай болохоор яг тэр айгүй сайн нөлөөлсөн гэж ер нь ботсон тий. Ер нь гадны зах зээл дээр яг нөгөө юм dropship хийдэг иймэрхүү туршлагатай хүмүүс бол яг одоо creative гэдэг зүйл ямар чухал вэ гэдгийг бас мэддэг. Хэр их олон creative байх ёстойг мэддэг болохоор ер нь бол шал өөр байна да гэж би бол хөвдө ботсон. Тийм. Окей. За. За одоо нийтдээ тэгвэл ингээд бүтэн жилийн хугацаанд ер нь бол нийт борлуулалтынхаа дүнг хэлүүл одоо ер нь хэд байгаа болж тэрийг харин тоосч үтсэн байгаа юу жилийн хугацаанд яг Монголын зах зээл дээр хийсэн борлуулалт нь яг сайн тооцож үзээгүй баха. Окей. Яг хичээх хэрэг тоо бодогдохгүй. 200-аас 300 сая юм болоос. Тэрнээс ихчээж багтаа. Окей. За community-д орж ирснээс хойш ер нь сарын нэг ойролцоогоор 30 сая төгрөгийн борлуулалт хийж явж байгаа гэсэн үг байх нь тий. 20-с 30 сая. 20-с 30 сая хооронд. За тэгээд ер нь net profit нь ер нь ойролцоогоор хэдэн хувьтай байна? Ашигын маржин 20-с 30%-тай. Тэр нь айгүй багаар таа. Тэгэхээр яг арай Монгол дотор орж байгаа юм баг. Тийм. Монголд бол одоо залуучууд ч бол ер нь 30, 40, 50% ашигын маржин хийгээ яваад байгаа шүү дээ. Тэр чинь бол арай бүтээгдэхүүнээ арай илүү хямдхан одоо зарж байна гэсэн үг байна. Зөв үү те? Окей. За анх одоо яг e-commerce хийхэд ер нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийжсэн бэ? Анх яг Монголдоо ихтэй бод нэг 250 сая төгрөгтэй захирч ирсэн. За 250 сая. Ээж байгаа. Тэгээ нөгөөдхөрөө явтаач нэг бараа тоочгож яваад нөгөөдхөөсөө туцтан аваад. Тэндээс тэгээ шатахгүй нэг цөөхөн хэдэн ширхгийг авчираад. Нөгөө зарах тэнэг багт авах тэнэг байна гэсэн яг сэтгэхгүйгээр тэр бүгдийг нь хаад. Тэгээ тэрийгэж зараад өөр бараандаа ч оруулж ирээд өсөө одноор нь аваад тэр нь. Яг ер нь ингээд багаар ингээд нэмэгдээд явсан гэсэн үг байна шүү дээ. За окей. Эхний 2-3 сартаа ерөөсөө тийм ашигтай гар хүрээгүй. Бүгдийг нэг буцаагаад ингээд хөрөнгө оруулалт хийгээд яваа. Наад чи ер нь хамгийн одоо зөв арга байгаад байгаа шүү дээ тий. Хичээл дээр ч гэсэн одоо зааж байгаа. Ихэнх одоо залуучууд бас яг тийм дээр алддаг нөгөө оруулсан мөнгөө шууд одоо ингээл үрэн таран хийгээл тий. Яадаг чи ингээд тэгээд дуусгах чаддаг. Тэгээд нөгөө бизнес нь олигтой томорч өгөхгүй, бараагаа их хэмжээгээр татаж чадахгүй. Тэгээл ер нь бол нэг тэр хүндиндээ эргэлдээд яваад идэг. Тэгэхээр бас ч бас зөв одоо системтэйгээр эхэлсэн байна. За одоо бол ерөнхийдөө нэг 20-с 30 сая төгрөгийн борлуулалт хийцэн ингээ яваад байгаа. За уг нь бол нөгөө нэг
Shopify чинь дашбордыг одоо харчмаар байдаг. Тэгэхээр дан чинь утсаараа ороод байгаа юм биш үү те? Харин Тий, одоохондоо яг харуулж байна. тийм байна. Утсаар орж байгаа харах боломжтой. За яг хаа дараад нь чинь надад скрин нөгөө шотыг явуулаад би яг энэ дэлгэцэн дээр болов тэгээ харуулчихъя гэж бодож байна. За. За окей. За ойлаа нөгөө dropshipping талаар жоохон ярилцъя л да. Dropship хийжсэн туршлагатай одоо өмнө одоо миний нөгөө call хийсэн одоо сурагчдаас онцлог одоо юу нэх юм бол тий бол drop хийжсэн. За тэр талаар ярилцъя. Анх яаж эхэлсэн, хаана ямар бүтээгдэхүүн борлуулж ирсэн тэр талаар яриач. Анх тэгээд юу TikTok dropshipping хийсэн. Яг мета дээр биш TikTok дээр айдаа явуулаад хийсэн. Хойд айгуу тийм хайртай TikTok дээр гэрэн гайгуутай явдаг байсан санагдаа. Тэгээд би их нэг олон бараа ирэн туршаагүй. 3 бараа дээр фэдээ 4 дэх дээрээс ирнэ. Яг тийм винэн продакт авсан. Тэгээд төлбөрийн системээ яаж хийсэн бэлээ? Одоо манай Монголоос ч одоо dropship хийхээр ер нь төлбөрийн систем дээр л хүмүүс гацаад байгаа шүү дээ. Тий. Тэгээд мэдээж EDC компанитай болоод Mercury дээр банкны яг юу данс нэгээд Stripe-тай ер нь. Stripe PayPal гэдэргээд тэр хоёроор ер нь хамт төлбөрийн систем авчихсан. Тэгэхээр ер нь бол яг л одоо нөгөө компани байгуулах хэрэгтэй. Тэгэхээр компани байгуулсан байна. Тэгээд одоо Mercury онлайн банкн дээр дансаа нэгээд Stripe, PayPal гэх бүх одоо дансныхаа төлбөр тооцооны юмнуудыг холбоод тэг явсан байна тий. TikTok дээр ерөнхийдөө дандаа айда явуулсан гэсэн үг байна шүү дээ. Аха, ер нь бол за нэг жил 2 жилийн өмнөөс ч юм уу ер нь TikTok дээр ер нь бол нэлээд бас одоо хайп болж модонд орж ирсэн шүү дээ. TikTok дээр dropship хийх. Одоо бол эргээд жоохон тэр хайпыг унаад буцаад ирнэ мета руу одоо шилжчихэд байгаа тий хүмүүс. Тий TikTok дээр явуулахаар одоо нэг unconsistent буюу одоо нөгөө перформ хийж байгаа тэр айдуудынх нь перформ нь одоо ингээд юу байгаад идэг unconsistent байгаад идэг. Нэг өдөр амар сайн борлуулалт хийгдээл дараагийн өдөр нь бүр байхгүй ингээд навс унаал ингээд дээш доошоо хэлбэлзээд идэг. Ийм одоо дутагдaltaй талтай байна гэж ер нь хүмүүс үзээд TikTok-оос ер нь жоохон шилжчихэд байгаа. Чинийхээ ер нь тухайд яаж исэн бэ? Хойд ер нь тийм эсэ. Яг Matrix-ын тэр CPM тэр нь өдөртөө аягүй дайжгүй юм. Тэгээ 2 3 дахь өдрөөс гівэнт амар өсөөд бүх юм яг ботхоо байгаа. Аюу тийм хурдан кампайн хуучирдаг гэсэн. Тий, ер нь яг тэгээд шинэ креативэр нүдээд шинэ кампайн үүсгээд. Тий, яг тэгж яриад байгаа. Ер нь бол мета бол эсэргээрээ ингээ контент явуулаа, кампайн явуулахад ингээ баг удах тусам ингээ улам илүү ингээ сайжраад ингээ оптимайз хийгээд ингээ яваад идэг бол TikTok яг эсэргээрээ эхний нэг 7 хоног ч юм 2-7 хоног гайг явж байгаа. Тэгээ амар хурдан контент нь ингээ хуучраад ингээ бүр ингээ үзэлтгүй болоод ингэчдэг гэд яриад идэг. Тэгэхээр бас чинийх яг тэгсэн бол таарах гэдэг шүү дээ. За, юу борлуулалт ер нь тухайн үед ер нь dropship хийгээд ер нь борлуулалт ер нь хэдийг хийсэн бэ? Ер нь нийтдээ хийх юм бол нэг 7-8 мянган долларын борлуулалт хийжсэн. Болоос тэр хамгийн сайн өдөр нөх юм бол өдөрт 2000 доо. Тий, чи над руу нэг скрин шот явуулсан байсан шүү дээ. Өдрийн бүр 2000 долларын борлуулалт хийсэн байсан шүү дээ. Нэг өдөртөө. Тий. Тэгэхээр ер нь бол 7-8 мянга гэхэр чинь бол бүр нэлээд богино хугацаанд, сар ихгүй хугацаанд баг хийсэн юм уу тий? Тий, нэг 14 хоногт явуулсан айдаа. 14 хоногийн хугацаанд. За, тэгээд яага болцсон гэж байгаа вэ? Шалтгаан нь яагаад фейлдсэн гэдэг байгаа вэ? Шалтгаан нь юу байсан юм бэ? Нөгөө бараагаа ихтэй авцсан. Тэгээд ерөөс саппайра авахгүй 1-2 онцоохгүй. Тэгээд нөгөө өдөрт 2000 долларын захиад орж ирээд бүр яг ингээд тайм байгаа үедээ ерөөс саппайра авахгүй байсан чинь Stripe-аас ингээд зэтэн байна гэж тэр нөгөө аккаунтыг маань фриз хийцээ. Тэгээд тэр чинь хамаг мөнгө ороод ирсэн. Тэр мөнгө авч чадахгүй. Уг нь тэр мөнгөөр нь саппайра авсан. Тэгээд бараагаа явуулмаар байгаа шүү дээ. Тэгээд тэгж чадахгүй байсараа. Тэр мөнгөө баг эргүүлж авч аавна гэдэг илүү их мөнгөөр айд явуулаад тэр мөнгөө ч авч юм байхгүй нэг тийм. Тэгээд хойдээ өөр тооцоо муутай байсан болохоор тэрний зав баач.
Stripe дээр нэг тийм асуудал гараад идэг. Одоо ингээд дүнгиж шинээр үүсгэж байгаа аккаунт, дүнгиж шинээр нээсэн одоо ийм дансны аккаунт энэ төр байжгаад тэгээд тэрэн дээр одоо ингээд давтамжтайгаар ингээд олон гүйлгээ орж ирээд байнгын гүйлгээ, гів гинтгэ огцсон ингээ гүйлгээ ороод ирэхээр шууд Stripe тэрийг цаанаасаа одоо scam хийж байгаа хүмүүс байж магадгүй гэж үзээд ерөнхийдөө тэр мөнгийг нь одоо freeze буюу ингээ зарцаачдаг. Тэгээд нөгөө цаашаага бүтээгдэхүүнээ яг хэрэглэгч рүүгээ явуулж гин үү, тэр tracking number энэ төр юм байна уугүй юу? Яг л нөгөө Stripe чинь Shopify-тай ингээ холбогдсон байж байгаа бүх мэдээллүүд нь Stripe дээр очиж идэг болохоор шууд цаанаас нь хянаад ингээ яваад идэг. Тэгэхээр нөгөө чинийх магадгүй нөгөө дүнг шинээр нээсэн компани, шинээр нээсэн данс тэр нөгөө warm up хийж эхлэегүй тий. Одоо тэгж багаар ингээ гүйлгээнүүд орж иж эхлэегүй юм байж байгаа гів гинтхэн гүйлгээд ороод ирсэн ер нь тийм болсон байх магадaltaй л тэгсэн байх л та угаасаа тий. Окей. За. Гэхдээ ер нь бол одоо өдрийн $2000 борлуулалт гэдэг бол чамлахааргүй бас том тоолдоо. Ер нь бол эхлээд dropship хийж байгаа хүмүүсийн анхны одоо хамгийн ихний зорилго бол өдрийн $1000 гэдэг одоо нэг тийм milestone байдаг. Тэгээ өдрийн $1000-ыг ингээд доктортой хийгээд эхлэхээр чинь сарын $30,000 болж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ дараагийнх нь одоо milestone бол сарын одоо $100,000 буюу six figure гэж одоо dropship хэлдэг. Тэгэхээр өдрийн $3,000. Тэгээд ингээд аажмаар ингээд дэшээ өгсөд яваад. Тэгэхээр чи айгүй хурдан одоо дөрөвдөх бүтээгдэхүүнээ тестэлж үзээл ер нь бол өдрийн $2,000 борлуулалт хийгээд эхэлсэн байх нь шүү дээ. Уг нь бол тий. За окей. Энэ бол бас тийм одоо чамлахааргүй бас амжилт гаргасан байгаамаа. За одоо dropship-ийн хэрэн тэгээд яах чинь одоо цаашаага өргөжлүүлээд хийх юм уу? Эсвэл одоо Монголынхаа зах зээл дээр жоохон ихлээд фокуслох гэж байна уу? Одоо ямар dropship дээр яа гэсэн бодолтой байна? Ер нь бол мэдээж шууд тэр чигт нь хаяхгүй. Тэгээд ирээдүйд одоо өргөжлүүлээд хийн. Тэгээд одоохондоо нөгөө яг сурж байгаа болохоор хичээдээ илүү шамдж байгаа. Тэгээд сургууль хичээд багтахаар ч юм уу хийх гэдэг байгаа. Ер нь бол одоо таймер дээр сурж байгаа болохоор тэрэндээ ер нь илүү шамдаа. Окей. Тэгээд ер нь бол одоо хичээл сургууль гайгүй болоод тэгэхээр ямар ч сан dropship руугаа ер нь e-commerce руугаа нэлээд одоо тухтай хүчтэй орноо гэсэн бодолтой байгаад байна уу? За, окей. Тэр үртэл бол мэдээж юу ч хийхгүй байхгүй яг Монголоо ингээд e-commerce-то хийгээд дахиад өөр хит хитэн брэнд үүсгээд явсан. За. Ер нь бол чиний бодлоор одоо энэ Монголын зах зээл дээр e-commerce хийх, за эсвэл гадны зах зээл дээр dropship хийх хоёр одоо ялгаа байна уу? Харин одоо аль нэг хэцүү амархан ч гэдэг юм уу те чамд ер нь ямар санагдсан бэ? Монголын зах зээл дээр хийх нь ер нь чамд ямар байна? Dropship хийхээс юугаар ялгаатай байна? Монголын зах зээл дээр жилийн өмнө ихтгэхэд бол өрсөлдөөн бүр нэлээд багтай. Тэр бүр жилийн өмнө ихтгэхдээ ерөөсөө айд явуулахгүйгээр зүгээр бичлэгээ цацаад органикаар ажиг болчихдог. Тэгээ одоо яг өрсөлдөөн ихсэж байгаа ч гэсэн тэгээ гадаадын зах зээлтэй харьцаад өрсөлдөөн хамаагүй бага. Гадны зах зээлд одоо ингээд нэг бүтээгдэхүүн одлоо гэхэд нүүдэх нь баг бодлоо явах бол 7 хоногийн дараа тэгээ өөр хүмүүс ингээ холбогдоод нэг тийм унцдаг шүү дээ. Монгол баг тийм байхгүй. Тэгээ бүтээгдэхүүн олоход ч айгүй амархан. Тий. Ер нь бол одоо winning product гэж одоо хэлдэг тий. Яг одоо сайн зарагддаг бүтээгдэхүүнийг олоход бол Монголын зах зээл дээр бол харьцангуй бага одоо өрсөлдөөн багтай. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг cost per purchase буюу нэг ширхэг бүтээгдэхүүн зарах өртөг мөртөг бол одоо Монголын зах зээл бол бүр маш бага байдаг тий. Одоо чинийх жишээлбэл cost per purchase нь хэд байна? Дунджаар ер нь бол дунджаар за нэг 60-аас 80,000 юм. Нөгөө юун дээр ярьж байна л да нөгөө Facebook дээр одоо явуулна шүү дээ. Meta ad дээр явуулахад нэг cost per purchase Meta ad дээр тий. Дунджаар нэг $2.5. $2.5. Аха. Тэгэхэд бол гадны зах зээл дээр бол бүр $25 байхад л тэрийг бол ер нь баг гэж ер нь үзээд идэг шүү дээ тий. Маш бага. Тий. Тэгэхээр бол Монголын зах зээл дээр бол тэр cost per purchase гэдэг ч юм уу тий. Тэр CPM гих мэтлэнгээр маш олон одоо энэ юмнууд нь бүр Монголын зах зээл дээр 10 дахин, 20 дахин, 30 дахин ч одоо бага харагдчихийдэг. Тэгэхээр бол
нөгөө dropship e-commerce хийдэг залуучууд бол гадны зах зээл дээр хийдэг залуучууд ярьдаг л да. Дөнгөж одоо 16, 17 он манд бол одоо яг dropship, e-commerce гэдэг юм бүр ингээд нэлээд юм хайп болоод ирж байхад бол яг л нэг иймэрхүү үзүүлэлт байдаг байсан. Одоо бол одоо тийм биш болцсон, өрсөлдөөн ихтэй болцсон, маш их өрсөлдөөнтэй болцсон учраас ингээд нөгөө цаний хэлдэг тоонууд бол ингээд нэмэгдсэн байгаа гэдэг ингэж байгаа. Тэгэхээр яг одоо юу гэж хэлэх гээд байгаа гэхээр Монголын зах зээл бол стил бүр ингээд baby өрсөлдөө маш багтай тий энэ бизнесийг мэддэг хүмүүс нь цөөхөн байна, хийдэг хүмүүс нь цөөхөн байна. За хийж байгаа ч гэсэн одоо зөв яг дөрмийн дагуу хийж байгаа хүмүүс цөөхөн байна гэдэг ч юм уу ийм байгаа. Тэгэхээр яг одоо ингээд ороод ингээд бизнесийг хийгээд явхад бол бүр маш одоо эрт байгаа гэж ер нь хэлж болно. Тий, боломжтой цаг нь. За магадгүй одоо нэг хэдэн жилийн дараа тий 2 3 жилийн дараа өрсөлдөөн улам л ширүүн болно. Чи бас дөнгөсөө хэлж штэ. Жилийн өмнө гэхэд л өрсөлдөөн бага байсан. Одоо бол нэлээд хөөрхөн болцсон байгаа гэдэг жисэн тий. Би анх одоо за 5 6 жилийн өмнө дөнгөж энэ e-commerce гэдэг юмыг сонирхоод ингээд үзэж байхад бол Монголын зах зээл дээр баг 10 хүрэхгүй Shopify дээр дэлгүүр байдаг байсан. Яг ингээ Google дээр ингээ хайгаад үзэхээр 10 хүрэхгүй л одоо баг л нэг 5 6-ах нь л Shopify гэдэг юм дээр одоо үсгсэн тий платформ дээр үсгсэн онлайн дэлгүүр байдаг байсан. Тэгэхэд бол одоо баг одоо 200 гаруй дэлгүүр одоо Монголд бол Shopify дээр бий болцсон байлээ. Тэгэхээр бол ингээд ямар их одоо хүмүүс одоо Shopify гэдэг имийг мэддэг, e-commerce гэдэг имийг хийж байгаа, үзэж байгаа, оролдож байгаа вэ гэдэг нь одоо ингээд харагдаж байгаа хаа энэ тоонуудаас. За юу одоо би түрүү хэлсэн 90 гаруй одоо ингээд креатив явуулж штэ. Одоо онлайн дэлгүүр дээр. Тэгээ чиний нөгөө Shopify-ийн дашбордыг харангууд бүр өдөртөө баг дунджаар 2000 хүн одоо чиний дэлгүүр рүү орж ирдэг байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол одоо тий би харахад бол бүрээс айгүй өндөр тоо байсан. Өдөрт 2000 хүн гэдэг чинь сарын одоо баг 60,000 хүн байгаа байхгүй. Тэгээ сартаа 60,000 хүний одоо энэ трафикийг одоо вебсайт руугаа татж аавна гэдэг бол энэ бол бас хэр баргийн хүний хийж чадах юм бас биш л дээ. Энэ нь бол ингэж олон 90 гаруй креатив зэрэг явуулж ийж ийм их хүн одоо татж байгаа. Тэгэхээр бол Монголын одоо юу гэдгийг те сонин монин одоо нэлээд том сайтууд л одоо баг сарын 30,000, 40, 50, 60,000 хүнийг одоо ингэж татаж онлайн дэлгүүр рүү одоо онлайн стор руугаа тий вебсайт руугаа татдаг ийм байдаг байхад чи бол бүр ингээд 60,000-ыг ингээд татдаг. Тэр тоогоос би хараад айгу гайхсан. Ер нь бол маш их хүнийг одоо ер нь татаж чадчихээн. Тэгээд яг тэр нь цаанаа нөгөө нэг юм 90 гаруй контент зэрэг явуулж байгаа болохоор ингэж юм да тий бас ийм боломж байна гэдгийг бол ингээд харсан. За тэгэхээр тэр одоо креатив гэдэг юм чи ер нь яаж хийгээд байна те өөрөө хийж гин үү өдөрт ер нь хідэн креатив хийж гин ер нь яаж тэрэн дээр байнга юм шинжлэх юм хийгээд байна. Креатив би нэг амарх хийж тэрдээ. Яг дандаа TikTok дээр вайр ботон ч юм уу бодож байгаа продактууд одоо сонгож авдаг. Тэгээд TikTok дээрээс ер нь техник бичгийг одоо тэрнийхээ үг мөгийн засаа дууган засдаг ч юм уу тий. Тэгээд ер нь ордог. Яг батаа хувьд өдөрт дор хаяж нэгээд 2 контент ер нь хийдэг. Нэгээс нэг 2 контент ер нь бол байнга өдөр болго ер нь хийчдэг. Тэгээд өмнөхөөсөө харж байгаа л хуучирснуудыг нь бол унтраагаал тэгээд шинэ контентууд нэмэл одоо яваад идэг гэсэн үг байна шүү дээ. Тий. За окей. За customer service одоо яаж шийдэж гин, хүргэлтээ яаж шийдэж гин, тэр ингэ өөрөө хийж гин үү, ер нь яаж гин тэр тал дээр. Тэрийг ер нь айдас автоматжуулаад яваад. Хүргэлтээ мэдээж хүргэлтийн компаниар яг хүргэлтийн газар дээр нөө шифм хийхээс ажилтаа авсан. Тэгээд customer service дээр бас чатанд хариулт утсаар ярих бас нэг ажилтаа авсан. Одоогоор нэг 2 ажилтнтай. За доор 2 ажилтнтай 2 хүн залинжуулаад. Тэгэхээр ер нь захиад орж ирэх тийм хүмүүсийн захиадгын асуудал шийдэхэд одоо би баг орцгоо байгаа шүү. Ааха. Чи бол одоо илүү нөгөө креатив хийх, контент хийх, маркетинг хийх тэр тал руугаа илүү анхаарал явж байна гэсэн үг байна тий. Илүү бодлого тав дээр та харж байгаа.
Тэгээ ер нь бол нөгөө back end гэж хэлдэг штеп. E-commerce бизнесийн back end буюу тэр warehouse, customer service, shipping гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг бол Тийм. арай илүү нөгөө нэг автоматжуулах эсвэл одоо өөр хүмүүсээр хийлгэх гэдэг ч юм уу. Тэгээ өөрөө яг гол одоо энэ бизнесээ урагшаа явах борлуулалтаа хэсгэх юм дээр анхаарат явах ёстой гэж. Тэгэхээр бол тийм одоо юугаар явж байна гэсэн үг байх нь. За окей. Тэгээд за хоёулаа сүүлийн асуулт байна. Цаашдын одоо төлөвлөгөө ер нь юу байна? Одоо ер нь энэ хийж байгаа энэ брэндээ ер нь цаашдаа яаж хөгжүүлэе гэж бодож байна. Дахиад өөр одоо онлайн дэлгүүр брэнд нэх бодолтой байна уу? Эсвэл энийгаа ингээд бүр цааш нь хөгжүүлээд явах уу? Монголын зах зээлд ирэх одоо төлөвлөгөө юу вэ? Цаашдын төлөвлөгөө одоо явах гэж одоо байгаа дэлгүүрээ дахиад 2 нутгаа сард 60 сая борлуулалтаа авах гэж байгаа. Тэргээ ер нь хэрэгжүүлэх гэж ихтэй явж байгаа. Хамгийн маш шинжтэй хямдгаад тэгээд мэдээж дахиад тийм брэнд нэн бүтээгдэхүүнээс авсаа тэргээ туршиж дахиад нэг брэндтэй оцох төлөвлөгөө ойрын ер нь 2 сардаа ч юм байгаа шүү. Ойрын хугацаанд дахиад нэг брэнд үүсгий даа гэсэн төлөвлөгөө байгаа. За окей. За тэгээд цаг гаргаж одоо ярьсанд баярлалаа тий. Хичээл номынхаа хажуугаар завгүй байх үедээ цаг гаргаад ярьсанд баярлалаа. Тэгээд цаашдынх нь одоо энэ e-commerce бизнест нь өндөр амжилтыг хүсье. Сурлагт нь бас өндөр амжилт хүсье. Урьдчилан баярлалаа. За баярлалаа.